За энэ тохиолдолд цагдаагийн байгууллагад гомдол гаргаж эрүүгийн журмаар шийдвэрлүүлэх. За эсвэл гэрээ байгуулсан байгаа тохиолдолд за таны гол зорилгод мөнгөө буцааж авах байгаа тохиолдолд иргэний шүүхэд бол хандах боломжтой. Гэрээнд заасны дагуу тохиролцсон хугацаа өнгөрсөн эсвэл гэрээний хугацаа дууссан байхад өөр гүйцэтгэх ёстой этгээд нүүргээ гүйцэтгэхгүй байгаа энэ тохиолдолд бол иргэний хуулийн 219 нэгт зааснаар бол хохир зарилгуулах шаардах эрхтэй. Нэгэнт виз гаргаж өгч эмчилгээнд явуулна гэж хэлсэн боловч энэ үүргээ биелүүлээгөө тохиолдолд төсөн мөнгөө 100% ихэмжлэх эрх бол байгаа. Нэмээд хохир шаардах эрх байгаа. Шүүгэд хандахын тулд гэрээ байгуулсан хувь хүнтэй магадгүй компаниас эхлээд гэрээний үүргээ шаардсан байх хэрэгтэй. Тодорхой хугацаа тогтоогоо тэр хугацаанд чинь гадагшаа явуулаагүй ч юм ийм нөхцөл байдлаар үүссэн байх хэрэгтэй. Хоёрдугаар нэхэмжил гаргахдаа төлбөр шилжүүлсэн банкны дансны хуулга, за гэрээний хуулбар өмнө одоо хандж исэн алтан бичиг байгаа. За байхгүй бол мессеж, чат гэдэг юм уу те тэдгээр зүйлүүдийг нотлох баримтаар нэхэмжилтэд авсруулж өгөх хэрэгтэй. Гэрээ байгуулахаас өмнө иргэд юуг анхаарах хэрэгтэй вэ гэхлээр нэгдүгээр тухайн компани хувь хүн ч юм уу өмнө энэ төрлийн үйл ажиллагаа явуулж исэн үү? Тухайн компаниг бодтоор оршин байдгүй те хаяг нь яг зөв юм уу гэдгийг тодруулах хэрэгтэй. Хоёрдугаар гэрээнд зурж байгаа этгээд компаниг төлөөлөх хэрэгтэй этгээд мөн үү гэдгийг шалгах. Гуравдугаар мөнгө шилжүүлэх данс байна. Гэрээг та компанитай байгуулж байгаа бол компани дансан шилжүүлнэ. Хувь хүнтэй байгуулж байгаа бол хувь хүний дансан шилжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр мөнгө шилжүүлж байгаа данс маань хэр зөв бэ гэдгээ бас шалгах хэрэгтэй. Дөрөвдүгээрт одоо төлбөрийн хуваарийг анхаарч харах хэрэгтэй. Виз гарахаас өмнө бүх төлбөрөө 100% урьдчилж өгөхгүй 70-30% хуваадаг ч юм уу. Ийм байдлаар төлбөрийн хуваараа бол тохирох хэрэгтэй.